Audio Jungle. Би тэр 10 доног гэх юм уу. Тэгээд одоо удахгүй төгсөж байгаа. Тэгээд танаас сургуулийг сонирхож байна. Тэгэхээр эдийн засгийн сонирхолтой байгаа байхгүй. Яг эсэлтэй холбоотой юм асуух гээд ямар юм шүлт юм бол яад юм бол гэд сургалтын асуудал гээд. Эдийн засгийн ангиас сурч байгаа нийгэм математикийн ажил юм гэж харагдсан. Би оноо 410 стэйшн авсан байлээ. Манай сургуульд орч боломжтой. Тэгээ орж ирсэн ханаа яг манайх хэрэг өнгөрөө оноо авах юм бол төлбөрийн тодорхой хөнгөлдөг. Тэгээд орж ирээд менежер сураад 20 дугаар курсээс эхлээд солонгос солилцоогоор явж байна. Тэгээд төлбөр мөнгөний хувьд ямар юм бэ? Манайх 2,400 юм байна. Бүтэн жилийн хөө? Бүтэн жилийн юм уу те? Бас сургалтууд гайгүй юм биш үү? Тийм мөс энэ чинь 4 сая 5 сая энэ гэж тийжсэн шүү дээ. Тэгээд онооч өндөр ороод бас хотын төлбөрөөс бас хөнгөлөгдөд явж байна. Харин курсээс эхлэх юм бол яг үнгийн сэтгэлийг тавруулаад явж байна. Зөв. Тэгээд шалгалт нь өндөр авах юм бол эзэнтэй шалгалт ононоос Тэгээд эдийн засгийн талаар яг бүр дэлгэрэнгүй судлал асууж мэдгээд хаас суулж байгаа бол эдийн засгийн тэнхим манай сургууль одоо зөвхөн байдаг. Эдийн засгийн тэнхим замын цаглаа нөгөө би байна гэх. Би байна 3 дахь байна. Тэнд очиад мэргэжлийн багшлагтай илүү нарийн мэдээлэл авч болно. За баярлалаа. Баярлалаа. За эдийн засгийн мэргэжлээр сурах гэж байгаад нь бас баяр хүргэе. Тэгээд эдийн засгийн мэргэжил юу хийдэг юм бэ гэдгийг сонирхож байгаа юм байна тийм ээ. За тэгэхээр эдийн засгийн мэргэжлэр сурахад бол маш өргөн хүрээнд ажиллаж болдог. Бас санхүү, нэгтлэн бодох үйлчлэл гэдэг юм уу тийм ээ. Бүх тал руугаа хөрвж ажиллах юм боломжтой. Тийм хөрөх чадвар боломжтой сайн мэргэжил. За мөн дээрэс нь аль салбарт ажиллаж болдог. За банкнд ажиллах зохион бол эдийн засгаар төгсөх бол хамаагүй даваа талтай. Ерөнхий бусдын мэргэжлээр төгснөөс илүү даваа талтай. За эдийн засгийн мэргэжил бол ер нь бол одоо олон улсын судалгаагаар дэлхийн эрэлттэй мэргэжлийн ирээдүйд 20 жилийн эрэлттэй мэргэжил юу байх вэ гэдэг эдийн засгийн мэргэжил 6 дугаарт явж байгаа. Яагаад тэгж байгаа юм гэхээр одоо нөгөө ажуудрын 4 дугаар хувьсгал дижитал бүх зүйл дижитал болсон учраас тэнд эдийн засагчид маш сайн шинжээчд. Эдийн засгийн шинжээчд байгууллагууд хэрэгтэй байна. Бизнесийн шинжилгээ хийн, зах зээлийн шинжилнэ, тийм ээ, бүтээгдэхүүнээ шинжилнэ гэдэг. Дандаа шинжилгээ тал руугаа ийм одоо эрэлт нэмэгдсэн байгаа. Тиймээс зүгээр нэг юм бүтгэж суудаг тэр цаг үе үл өнгөрсөн байна. Сая багшийн хэлсэн дээр яг энэ шинжээч гэдэг, энэ судлаач гэдэгтэй уялдаад бас сүүлийн үеийн мэргэжлүүд бол одоо технологи, ажиллах хүчний мэдлэг чадвар шаардсан тийм ийм мэдлэг одоо чадвар шаардсан мэргэжлүүд бол ихээр бас ийм эрэлт хэрэгцээтэй байгаа. Яг энийгээ дагаад бас манай сургуулийн сургалтын хөтөлбөр бас шинжлэгдсэн. Өөрөөр хэлбэл өмнө нь бид нэр одоо яг энэ мэргэжлэр бол ингээд 2004 оноос хойш ингээд тасралтгүй эдийн засагч бэлдэж байна л та зах зээл дээр. Ингээд анх уул эхлэхдээ бид нар олон улсын гэдэг юм уу гадаад харилцаа одоо гадаадын хөрөнгө оруулалттай 100% сургууль гэдэг утгаараа гадаад хэлийг төлхөө үзээд олон улсын түвшинд ажиллах юм олон улсын харилцаа эдийн засаг ийм чиглэл рүү
бэлтгэжсэн. Тэгээс одоо саяны багшийн хэлсэн энэ одоо тэр шинжээч судлаач байх гэсэн хэрэгцээнд тулгуурлаад сүүлийн жилүүдэд манай хөтөлбөр бол бас шинжлэгдээд одоо судалгаа сайн хийдэг тийм ээ. Судалгааны арга зүйг сайн эзэмшүүлэх, орчин үеийн програмуудыг эзэмшүүлэхтэй одоо байгууллага дээр юу л энэ шинжилгээ судалгаа одоо эцсийн байдлаар төлөвлөлт хийхэд хэрэгтэй байна. Энэ чиглэл рүү бас шинжилж чадсан гэж үзэж байгаа. Тэгэхээр ч одоо нэг Монгол улсад чинь хуульч гад ингээл годамжаа дөрөв хуульч эдийн засаг чиглэлд тэгвэл нөө ажуулт төрнөөсөө дөрөөр хувьсгал гэж тэгсэн шүү дээ. Тэгэхээр бүр мэрэгжил эдийн засгийн мэрэгжлэхээр шинжлэгдэж байгаа юм байна гэж ойлгож болох уу? Одоо бидний төгсөөд энэ сургуульд ороод юм уу төгсөөд ингээд гарахад илүү өөр өргөн цар хүрээтэй мэрэгжил болсон гэж ойлгож болсон юм тий. Ер нь бол тийм болсон. Шинжээч гэж тэгсэн шүү дээ. Шинжээч гэдэг чинь угаасаа тэр байгууллагын бүх үйл ажиллагааг зах зээлийг хэрэглэгчтэй тийм ээ. Бүх үйл ажиллагааг шинжилээд явж явах хэрэгтэй. Тэгээд байгууллагынхаа эдийн засгийн үр өгөөжийг тооцоод тэндээс одоо ямар ирээдүйд яаж ажиллах вэ гэдгийг гаргаж авдаг. Ийм тал руугаа шинжилдэг эдийн засгч бол маш өргөнөнд ажиллах хэрэгтэй. Тэр талаасаа бол хөрвөх боломжтой гэдэг нь тэр хэлээд байгаа. Бүр энгийнээр ойлгуулъя гэвэл захирлын дараа орох ийм том месс байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэр байгууллагын шийдвэр гаргахад хизээч ийм тоон судалгаа, шинжилгээ, тэрний үр дүнгүйгээр оновчтой шийдвэр гаргаж чадхаа бол одоо чадахгүй байгууллага. Тийм учраас одоо маш сайн мэрэгшсэн судалгаа шинжилгээ хийдэг, ирээдүйн төлөвийг сайн хардаг тийм ээ. Ийм эдийн засгчтай байгууллага бол ойрын одоо эдийн засгийн мөчлөг гэдэг юм уу тэр одоо энгийнээр тайлбарлаад эдийн засгийн хямралд бага өртдөг ч юм уу тийм. Тэгээд нөөцийн хувьд юм оновчтой хуваарт гэж байдаг тийм. Энэ зүйлүүдийг бол бас оновчтой хийх боломжтой. Цэг дээр өрсөлдөх чадвар, дэвшлүүлэх тэр одоо боломжийг дандаа энэ судлаач шинжээчд гаргаж ирдэг. Менежментийн шийдвэр гаргахад ч хамгийн гол үр дүн өгөөж нь тооцдог хүмүүс чинь эдийн засгч байхгүй. Тэр одоо юу гэдэг үнэ нэмэх үү, бүтээгдэхүүнээ шинжлэх үү, эргэжил хідэн ажиллаж авах уу энгийнээр тийм. Ийм зүйлүүдийг л тооцоо судалгаагүйгээр ингээд хийх ямар ч боломж байхгүй. Энэ бол маш сайн хийгдсэн эдийн засгчийн судлаачийн тийм үр дүн тэр тайлан дээр үндэслэж бас шийдвэрүүд гардаг гэсэн үг. Одоо бусад сургуулиас та сургууль юугаар асуулттай вэ? Нэг бид нар шиг ингээд эдийн засгаар сурлаа гэдэг чинь шууд л санхүү эдийн засаг талаар өстэй, нөөц талаар гэдэг шүү дээ. Тэгээд би бас нөө солонгос хэллээс сурдаг байхгүй юу. Тэгээд бас энэ сургуульд орж ирсэх давуу тал нь эсвэл тэгээд бас нэг гадаасаа явж ирсэн чинь нөө банер дээр нөө солонгос руу явуултыг гэдгцээсэн тэрний талаар бас тайлбарлаж болох уу? За манай сургууль бол нэг солонгосын 120% бүртээ сургууль. Тэгээд 2 дээр нэмэх 2 гэдэг хөтөлбөр байгаа. За яг манай эдийн засгийн мэргэжлээр сурж байгаа хүүхдүүдээс өнгөрсөн 2 жил 4 хүүхд яваад яг одоо сурж байна. Солонгос сурж байна. Одоо манай сэжүү хувьдаа яг бол тусдаа 2 дугаар нэг 2-ыг хэд тусдаа байна. Тэгээд энэ топикийн төвшингээр бас нөгөө тэнд очиж сурах тэтгэлгүүд нь бас гарч ирдэг. Талууд бас байгаа. Сая банер дээр харагдлаа гэдэг чинь нөгөө 30-100% тэтгэлийг яаж авах вэ гэдэг чинь солонгос хэлний төвшингээрээ за 3 дугаар төвшөнтэй байх юм бол 30% авдаг ч юм уу тийм ээ. За үнэхээр 5 дугаар төвшөнд очичдөг юм бол 100% тэтгэлэгтэй сурнаа ч гэдэг юм. Солонгосч 100% тэтгэлэгтэй сурах байхгүй юу? Тэнд байгаа төлбөрийнх нь хэмжээг шийдэж гинэ гэсэн үг тэтгэлэг. Тэгэхээр тэтгэлэг бол чамаас өөрөөс чинь хамаарна гэсэн. Үнэхээр хүсэл сонирхол байгаа бол эдийн засгаараа сураад Солонгос Улаанбаатарын 2 дипломтой төгсөж болно гэсэн. Бүр 2 дипломтой. 2 дипломтой төгсөж Хавсраг хөтөлбөр гэсэн үг. Тэгэхээр ч одоо энэ эхний 2 курсээ Монголд сураад тэгээд төгсөх 2 курсээ Тэр нь болохоор хамрагдах ийм 2 дээр нэмэх нь 2 гэдэг хөтөлбөр. Сая багшийн хийсэн хавсраг гэдэг нь болохоор зарим юм бас юм сүүхэтэ гэдэг юм сурагчид байна л да. 4 жил сурах хугацаанд 2 хос мэрэгчдийг эзэмшнэ гэсэн. Одоо би эдийн засгийн хажуугаар маш сайн нэвтлэн ч юм уу маш сайн компьютертэй эсвэл одоо юу гэдгийг маш сайн англи хэлийг сурья гэх юм бол хавсраг хөтөлбөрөөр нийт кредитийн 60%-ийг цуглуулсан байхад бол ухаан оюутан маань эдийн засаг мэрэгжлийн хажуугаар дахиад манай сургуулийн хавсраг англи хэл ч юм уу тухайн 60 кредит цуглуулсан мэрэгчлэр бас мэрэгжлийн диплом авах боломжтой. Яг нь оюутны хувьд 4 жилд жоохон ачаалттай. Гэтэ ингээд бас яг тэр ачаалтыг дааж чадвал бас зах зээл дээр бол
хэрэгтэй. Ийм Манай зүйл. тэгээ бас нэг онцлог юм шүү дээ. Эдийн засгийн мэргэжлэр төгсчээд, эдийн засгч гэсэн нарийн мэргэжлээ эзэмшээд хилтэй болоод төгсөж байгаагаар зах зээл дээр бусад эдийн засгчдаас аягүй давуу талтай байхгүй. Одоо нэг гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд их болцсон болохоор тэгэхээр та нар хилтэй байна, дээрээс нь эдийн засгч мэргэжлтэй байна гэдэг чинь та бүр аягүй том давуу тал болоод. Тэгээд ер нь манайх төгсөө өдөр нэг солонгосын компаниудад бас их ажилладаг шүү дээ. Солонгосын сайдыг төгсдөг учраас солонгосын компаниудад бас их ажилладаг. За солонгосын компаниуд бас манай сургуультай нөгөө хамаагүй юу хамтын ажиллагаатай. Тэгдэг учраас манай сургууль төгсөгчд хүмүүсийн бас их ажилд авдаг. Ийм талууд бас байгаа. За түрүү болгон багш бас хэлсэн нөгөө хөтөлбөрийн хувьд бус сургуулиас ялгах онцнууд нь ер нь нөгөө дэлхийн зах зээл дээр шаардж байгаа тэр тал руугаа ер нь шинжилгээ тал руугаа хөтөлбөр илүү сайжирсан байгаа. Яаж шинжилгээ хийдэг, эдийн засгийн шинжилгээ судалгааг яаж хийж байгууллага дээр үр дүнтэй тэр одоо шийдвэр гаргахад нь ашиглаж болох вэ гэдэг талаас нь хөтөлбөр нь бас ялгаатай. Сургууль болгоно өөрөөр хөтөлбөр ялгаа манайх бол тэр хилтэй төгснө. За солонгосын компаниуд ажиллана. За мэргэжлийн хувьд тэр шинжээч тал руугаа илүү хөтөлбөр сайжирсан байна. Одоо солонгос яваад сая хэлсэн тийм. Одоо энд одоо зүгээр бакалаврынхаа юм сурж байхдаа 4 жил сурж байхдаа ямар тэтгэлэг авах боломжтой вэ? Одоо Ешээс эхлүүлээд анхлаад өсөж орж ирэх чинь нүний эсэлтийн ерөнхий шалгалтын анаанаас ч эхлэн л дээ ерөнхийдөө тэтгэлгийн асуудал. Тэр бол өөрөө бас мөн төрөөнийхтэй адилхан 30-аас 100% хүртэлх хөнгөлөх боломжтой байна гэсэн үг тийм. Би шиг нүн авсан оноонуудаас шалтгаалж байгаа шүү дээ тийм. Тийм тэтгэлүүтэй тэгээд урлаг спортын талыг бас зэмцсэн тэтгэлгүүнүүд бол бас байж идэг. Тийм спортын одоо жишээлх юм бол зөөрөөр хэлэхэд одоо юу гэдгийг сагсан хөлбөмбөг эднэр сонирхдаг ч юм уу тийм ээ. Тэр талаараа чинь сургууль суралцах явцсынхаа дунд амжилтуудыг гаргаад явах юм бол тэрнээс чинь хамгаалж 30-50% тэтгэлгүүнүүд бас олгодог болгоо. Тийм. Энэ бас нэлээд юунтай бол нэлээд төлбөрийг бас нэлээд сургуулийн тэтгэлэг бас сургуулийн тэтгэлэг бас өдрөл болгоны сургуулийн тэтгэлэг өдрөл болгоны голч дүнгээс хамаарсан тэтгэлгүүд тэгээд 30% Би хэр сайн сурна тэр юм. тийм голч дүнгийн тэтгэлэг гэдэг баггүй тэрийг ажиллана тийм. Оюутны цагийн ажил хийгээд бас тэтгэлэг. Сургуулаа сайн ажиллаж явах юм. цагийн ажил хийж болно шүү дээ сургуультай. Бас тэр цагийн ажлыг хийгээд бас 30% тэтгэлгүүд бас аваад байдаг. Нэг төлбөрөөс 30% хөлтөд явчихнаас. Сургуулийн нийгмийн ажлын спорт урлагийн гэсэн 3 үндсэн төрөл байгаач тэтгэлгээ авлаа. бас нэг юу ч нөгөө солонгосын Монголд байгаа солонгосын компаниуд за солонгост байгаа мөртлөө манай сургуультай хамтын ажиллагаатай компаниудын тэтгэлэг бас байдгийг. Тэр нь бол голдуу нөгөө нийгмийн одоо амжиргааны түвшин орлогоос хамааралтай ээж аав нь одоо орлого багтай байдаг ч юм уу тийм ээ. Эсвэл одоо өнчин хагас өнчин ч юм уу тийм ээ. Өнчин өрөсөн дээрээс нөгөө хөлийн бэрхшээлтэй энэ төрлийн тийм хүмүүсд зориулсан ер нь нийгмийн халамжийн тэтгэлгүүд бол бас манайд их бий. Тэр нь бол дандаа компаниудын тэтгэлэг, заавал солонгос иргэдийн нийгэмлэг, солонгос иргэдийн хувь хүний тэтгэлэг гэж бас байна. Тий одоо манай сургуультай хамтын ажиллагаатай тийм хүмүүс байна. Эсвэл манай сургууль зөв төгсөгчдийн бас тэтгэлэг байна. Бас Монгол багш нарын тэтгэлэг, солонгос багш нарын тэтгэлэг гэж үйдэж ш. Солонгос багш нар тусгай тэтгэлгийн сантай. Манай Монгол багш нарын бас тэтгэлгийн сан байгаа манай сургууль дээр. Тэгээд тэрнээсээ одоо бас хүүхдийнхээ голчоос хараад тэтгэлгийн үр давхарлуулахгүйгээр аль болохоор олон хүүхд хамруулах гэдэг өгдөг байхгүй. Багш нар сар болгон цалингаас бага хэмжээний мөнгө суудахад тэр нь ингээд тэтгэлгийн сан болсон. Тэрнээсээ бас өгдөг. Солонгос багш нар бас тийм их тэтгэлэг олгодог сургууль гэж хэлэхэд бага дөрөвдөхгүй. Ер нь бол бас хэмжээнд бол хамгийн тэтгэлэг өөрөө л сурч чадвал итгэж юмалтай тийм. Тэгээ нүг юу бас гэдэг чинь яг хичнээн гэр арга юм жаа боломжтой байсан. Би жишээлбэл яг манай жаа нэг тийм муу ажил төрлөө биш гайгүй яг дундад зэрэг одоо орлоготой. Гэхдээ би нэг аяга олон дөрнөрт ахгүй юу. Тэгээд жоохон миний төлбөрийг одоо ингээд 40 сая төгрөг төлөх ч юм уу те мэдээж их сургуулийн төлбөр ч өндөр байгаа шүү дээ. Тэгээд тийм боломжоос жоохон бага байдаг. Тэгээд яг би хичнээн сая сурах юм бол тэтгэлэг авч чадах юм байна. Тэгээд тэрнээс гадна бас нэг зээл илүү боловсролын зээл гэдэг нэг тийм би хальт сонсч ирсэн юм аа нэг. Тэр талын юм манаас одоо энэ сургуульд орж ирэх юм бол хэрвээ би энэ сургууль сурч оюутан болох юм бол өөх боломжтой авах боломжтой гэдэг боломжтой. Яг тэгэхээр тийч чинь нөгөө одоо хүүгүүд зээл барьцаагүй зээл авахгүй юу? Улсаас одоо Монгол улсын төрийн бодлогоор хийгдсэн оюутныг дэмжих
тийм хөтөлбөр байхгүй. Тэгэхээр тэрэн дээр бас тэр чинь нэг голч дүнгээ бас харна. 20.8-аас дээш голчтой байх хэрэгтэй. Бас л хүний сурлах хариуцлагатай л тооцож байгаа. Тэрнээс барьцаарч хийдэг юм уу, ямар нэгэн хүү байхгүй. Төгсчүүд ажлын байран дээр гараад төлөх боломжтой. За энийг бол өдрөл болгоны дүнгийн голчоос хамаарат авч болно. Тэгэл хүний л хариуцлага хувь хүний та нар одоо хэр зэрэг сайн сурч чадахгүй. Тэрнээс зүгээр нэг хичээлдээ ирсэн ирээгүй явж байгаа тавна гэж байхгүй шүү дээ, тийм ээ. Хариуцлагатай сайн сурч иж 2.8-аас дээш голчтой байж иж авдیں۔ Тэр бол боломжийн. За намар орж ирэл хүүхдүүдээр хийж чадахгүй байх бол бэлтгэлийн сургуулиасаа тодорхойлт аваад Тэгвэл ээж аваасаар хумгах шаа. Манай сургууль чинь нөгөө магадлал эдгэмжлэгдсэн сургууль учраас төрийн зээл тусламж төрөөс ингээм бүх санхүүжилтэнд хамрагдах боломжтой байгаа. Тийм болохоор зээл авч болно гэсэн. Магадлал эдгэмжлэгдсэн сургуулиуд ордог шүү дээ. Тэс нөгөө эрэгтэй одоо бидэрт одоо эрэгтэй хүүхдүүд гэх юм да. Нөгөө нэг цэрэгдэх асуудал байдаг. Тэгээд нөгөө ойдон цэрэгээр явж болт юм болов. Эдгээр хөрсгийн оюутнууд авдаг улсын одоо журам байгаа шүү дээ, тийм ээ. Яг тэрний дагуу нэгдүгээр курстэй сурч явахтаа л явна. Одоо тэр бол бас л нөгөө хүний хариуцлагатай холбоотой нэгдүгээр тийм. Яг тэр багч болох бас тохиолдол байдаг шүү дээ. Төрийн албанд ажилладаг манай хүмүүс төгссөн хүмүүс төрийн албанд зөндөө ажилладаг. Тэгэл тэр чинь төрийн албанд цэрэгт явсан байх хэрэгтэй. Заав тийм гэдэг. Заав цэрэгт явсан байх хэрэгтэй шүү дээ. Эрэгтэй хүмүүс цэрэгт төрийн албанд ажилладаг. Тэгэхээр тэрийг бас хангах нэг боломж олчиж байгаа. Хоёрдугаар сурч явах хугацаанд цэргийн албаа хаана гэдэг бол маш том боломж байхгүй тийм. За манай хүмүүс бол зөндөө явсан дөө одоо манай 3-4 дугаар ангид сурч байгаа хүмүүс дандаа цэрэгт яваад ирж гисэн. Тийм. Зуны амралтаараа одоо 4 сараас эхлээл тэр чинь онлайн сургалтууд нь яваад 5-6 сар гэл хичээл дуусгаад цэрэгтээ яваад намар хичээл өгөхөд хамаарчдаг. Тэр бол аюул давуу талтай шүү. Хэр удаан хэвдэн үлээ. Жилээ. Тэр жилийн тест 3 сар явдаг гэсэн. Зуны хаалтаар л. Зуны хаалтаар. Тийм биш. Тэрэнд яваад ирсэн хүмүүс маш гоё хүмүүжсэн байдیں۔ Бас эр хүн болоод ирдیں۔ Тийм ээ. Тэр хүний чанарыг шинжээчдээсээ тийм ээ манай хүмүүс ийснүүд нь хөөхөн тэнцэгт яваад ирсэн хүмүүс арай л өөрчлөлт байхгүй юм. Хүнээс үг сонссон нэг 3 сар ч гэсэн хүнээс үг сонсон гэдэг чинь үнийг хатууж чи үерэнтэй гал одоо чи натал зөксөсний биш арай натаан дараа юм жил алдахгүй. Тийм. Яг дараагийн амралтаар сурчаал цэгийн албаа хаалцсан байна. Одоо 10 жилийн та нарын үеийнхэн мэрэгчлээ ер нь яаж сонгож чинь ямар мэрэгчлэлээ сонирхож чинь ер нь тэгэл бас нөгөө зарим нь бол тэгэл өөр хөвслөм өөрөөр зарим нь тэгэл ээж авах үгээр тэгэл сонгодог л гэж боддог. Ямар мэрэгчлэр илүү одоо хушуурч байна гэдэг юм те сонирхож. Одоо яагаад ч юм тэгэл бид нар нөгөө одоо юу гэх юм одоо техник технологид их одоо харьцдаг болохоор одоо IT ч юм уу тэгээд одоо нэг тиймэрхүү талдаа л тийм нэг сүүлийн шинэ e-commerce гэдэг нэг бид нар амар YouTube байг хөөцдөг тэгэл на Facebook гэдэг яг хөөцдөг болохоор тийм нэг e-commerce сүүлийн шинэ influencer гэдэг үг хэлгээд амар их гардаг болсон. Тэгээ интернетээр мөнгө олох харах ч юм уу тийм олон улсын зах зээл энэ төргээд яг үндэ бид нар ч дөнгөж нэг буянгийнхаа давнаас салж амжаагүй байгаа хөвгдөж штэ тэгээд яг тэр талаар яг зөв тэдний хэлж байгаа үгнүүдийг ингээд шууд сонсох юм уу толгойд ерөөсө бууж өгөхгүй мэдээж тэг хүнд суур мэдлэг байх хэрэгтэй. Бид нар ч одоо нэг чиглүүлж байгаа хүч манай ингээ багш нар л байгаа шүү дээ. Тэгээд бид нар ч ингээл бид нар ч айл гайгүй хичээлийнхаа лээр нь л зөвлүүлээл та чи ийм яаш өгөөд тийм юмар сурч чам чи нэгээрээ л амжилт гаргаж чадна гэдэг болохоор багш нарынхаа үгийг л аюух дааж байгаа. Тэгээд битэрээ бол манай хүн бол уусаа банкар бас амар сонирхолтой. Би бас ер нь нэг тийм нэг олон улсын банк бас аюух сонирхолтой тийм валютын нэг тийм зах зээл гэж нэг номноосоо харж ирсэн бохгүй юу. Тэгээд сонирхолч юм бол таахал мэрэгчлэн эдийн засгийн мэрэгжил үнэлэн зөвл явж байгаа юм байна. Багш чинь бас 10 жилийн багш чинь тааныг бас ерөнхийдөө нэг аль хичээлдээ илүү сонирхолтой, аль хичээлдээ илүү чадвартай байна гэдгээс чинь хараад за энэ хүмүүс ийм яаш өгөө тийм мэдлэгээр явах юм бол илүү тэрэндээ боломжтой гэдэг нь олоод харцсан байгаа шүү дээ. Тийм ээ. 10 жилийн багш чинь өдрөөр бол та нартай харьцаж байгаа. Тэгээд багаас нь одоо ингээл таны зам чанарын нэг учраас тий өдөржингөөр сургууль гэр хоёрын хооронд л байдаг үстэй тийм ээ. Тэгэхээр угаасаа тэр чинь бол багшийн зөвлөгөө ер нь бол зөв, ээж аавын зөвлөгөө ч гэсэн зөв л байдаг. Гэхдээ ер нь бол хүний гол бий бол бодтыг өөрийнхөө төвхөд оюутнуудаа ч хийдэг юм. Хүн сонирхол дээр тулгуурсан ажилд бол амжилт гаргадаг.
Тийм учраас гол сонирхолтой та хоёроо хоёулаа эдийн засаг олон улсын валют зээлийн харилцаа чиглэл рүүгээ нэг нь юу гэдэг банкнд ажиллана гэдэг чинь яг л энэ мэргэжил эдийн засгийн мэргэжлээс сурч яаж л яг тэр сонирхолтой ажлыг хийх гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ сонирхолтой мэргэжлэр төгсөөд сонирхолтой ажил хийх юм бол ямар ч хүн адилхан. Тийм амжилт гарах гэдэг бол хэцүү. Тийм болохоор ирээдүгөө үеэр зөвлөж хэлж явж байгаа юм байна гэж ойлгож байна. Банкнд ажиллах чинь айгүй бас зөв мэргэжил байна. Яг банкар ч юм уу, банкнд ажиллах байгаа хүмүүс санхүү ч юм уу, менежментээр сурах тохиолдол байдаг л да. Ингээд сурсан тохиолдолд эхлээд мэдээж дийлэрээс эхэлнэ тийм ээ. Дийлэр хийж агаад дээшээ эдийн засагч болёо гэдэг ингэнгүүт заавал магистра ч юм уу, дараа нь давхар дахин бакалавраар эдийн засаг сурах шаардлага гардаг байхгүй юу? Тийм учраас бас анханасаа эдийн засгаар сурцсан хүн бол дийлэр хийж мэргэжж байгаад эдийн засаг руу, эдийн засагчаасаа салбарын эрхлэгч рүүгээ манайхнаас бол тийм одоо ажлын мэс амархан дэвшдэг юм бас боломжууд тий оюутнууд төгсөгчдөд их ажиглагддаг. Тэгэхээр айгүй зөв сонгож байгаа юм байна. Тийм. Баярлалаа. Баяр хүргэе. Манай сургууль тавтаа морилоо намар хүлээж бай. Тэгээ ийм тий яг ийм өөрсдийнхөө сонирхлыг дагаад ирж байгаа бас айгүй зөв байна. Тийм 4 жил одоо сурсан мэрэгчлэр 40 жил хоолоо олж идэв шүү дээ. Тэгэхээр нөгөө хүсээгүй мэрэгчлэрээ сураад хин нэгний ятгалгаар гэдэг юм уу хин нэг дөөрөө сурах юм бол энэ бас тийм ээ зөв байх уу болоход хэцүү. Тэгээд амжилт хүсье. Тэгээд бас нэг сая магистр гэдэг нэр мэд авах юм бол магистрийн зэрэг ч юм уу мэдлэг хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгээд 4 жил сурж байгаа хугацаанд ямар нэгэн гадаад хэлийг зэмшээд ч юм уу тэгээ нөгөө нэг тийм яриа байгаад байдаг байхгүй юу нөгөө Монгол бакалавра дуусгачаад гадаад руу явахаар Монголын бакалаврын диплом ямар ч хэрэггүй байдаг. Тэнд очиод танай сургуулийн чинь диплом ерөөс ямар ч одоо Монгол сурж байгаа Монгол диплом ямар ч хэрэгцээгүй заавал дахиад эхнээс нь сурах хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгээд нэг тийм сонсч ирсэн нөгөө магадлан итгэмжлэгдсэн сургууль шууд бакалаврын түвшингийн диплом бол бүр аль ч улсад нэг стандартыг хангадаг гэдэг. Тэгээд шууд магистрт орох боломжтой гэдэг байхгүй. Энэ сургууль танай сургуулийн тийм боломж байдаг болоо бид бакалавр манай сургууль чинь тийм боломжтой. Нэгдүгээр интернэшнл гэсэн сургууль манайх. Тийм ээ. Интернэшнл университет Улаанбаатар гэх сургууль шүү дээ. Нэгдүгээр хаягийн хувьд хэн ч харсан тавьж байгаа юм. Хоёрдугаар манай хамгийн одоо давуу тал бол магадлан итгэмжлсэн сургууль. Айлч газар очсон одоо бакалаврын диплом хүлээн зөвшөөрөгдөнө. Хоёрдугаар Солонгост сурлаа. Чи бас Солонгос явж сурах сонирхолтой хөгжиж шүү дээ. Тийм ээ. Тийм учраас Солонгост бол манай сургууль бол хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн сургууль. Монголын Улаанбаатар, Алуус Улаанбаатар их сургууль сурсан гэхдээ бол айлч төвшөндөө үнэлдэг, хүлээн зөвшөөрдөг. Одоо манайхыг төгссөн хүмүүс бол Солонгост маш их байна, ажиллаж байна. Тийм ээ, бүр албан одоо их сургуулиуд багшиж байгаа хүмүүс байна. Ажиллагаатай олон улсын одоо давцанд ажиллаж байгаа хүмүүс зөндөө байна. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь энэ мэргэжлээ дуртай бол тоор хажуугаар нь хэлээр сайн сурах хэрэгтэй. Хэл сайтай байж ш тэр улс оронд хүлээн зөвшөөрөх байхгүй тийм ээ. Сургуулийн хувьд бол асуудал байхгүй. Өөрөөсөө манай бакалавр, магистр бол хүлээн зөвшөөрсөн ийм сургууль. Тэгвэл гадаашаа хот бол магистрт асуудал биш юм биш үү? Цаатай манай сургуулийг сонирхож ирсэн баярлалаа. Баярлалаа. Харин та дэсгтэй айгүй чиглүүлэг авлаа. Тэр яг юу гэдгийг мэддэг болгоо шүү зориглоо хараад ирлээ. Баярлалаа. Астара зөвлөгөө авах хэрэгтэй байл. Чөлөөтэй шүү. Их зөвлөгөө аваарай.